Та бүхний өнөөдрийн хамраа амлан айлтгая. Төрийн албаны зөвлөлийн 18 дахь салбар зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн албаны тухай хууль болон бусад дүрм журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оны эхний хагас жилд 18 дахь салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтын хуулийн дагуу 2 удаа зохион байгууллаа. Мөн төрийн захиргааны албан тушаалын суулгаараа тавих, төрийн захиргааны албан тушаалын томилгооны зөрчлийг арилгах чиглэлээр анхаарал тавин ажиллалаа. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 7 сарын 15-ны өдрийн хуралдаагаар Монгол Улсын төрийн албаны өдрийг жил бүрийн 7 сарын 3-ны өдөр тэмдэглэж байгаа тогтоос нь төрийн албан агшд бид бүхний хувьд түүхэн баяртай үйл явдал болж байна. Ингээд Монгол орныхоо өнцөг болон өрт ажиллаж байгаа эрхэм хүнтэй амаргүй төрийн албанд хөргөөсдлөөр зүтгэж байгаа нийт төрийн албаачтай 18 дахь салбар зөвлөлийнхаа бүрэлдэхүүн мөн одоо 18 дахь нийт төрийн албаачтай нэр өмнөөс төрийн албаны өвчин баярын мэндийг төшөөлж ажлын амжилт, эрүүлийг сайн сайхан өгөхийг хүсье.